Би навиглагтай тэмцэх газраас нэг хэдэн асуулт асуух гэсэн юм. 2022 онд 30.9 тэрбум, 23 онд 32 тэрбум, 24 онд 45 тэрбум буюу өмнөх оноос 50% нэмэгдэж байгаа. 25 онд 54.9% буюу 24 оноос дахиад 20% нэмэгдэж байгаа. За одоо орж ирж байгаа санал нь бол 53.2 тэрбум. За ингээ авилгатай тэмцэх газрын төсөв тодорхой хэмжээнд бид нэр одоо энэ 23-4 оны үед бол бүр эмнэлэг сургуулиас харамлаад чамаагүй нэмсэн байна. Тэгтэл одоо авилгатай тэмцэх газрын үр дүнгийг харахаар бид нэг 180 орноос 114 гэдэг байр эзэлдэг. 100% үнэлгээнээс бид 33% үнэлгээ авдаг. За тэгээд энэ 26 онд орж ирж байгаа та бүхний төсөв оронтоо авилгаа бууруулна гэхэд хүрэх үү? Энэ төсөв оронтоо ч хүрэх үү гэж нэг асуулт. За хоёрдугаарт нь болохоор одоо яг энэ бодит жишээнүүд байгаа. Бид нар нэг электрон улс болсон, ийм Монгол болсон зөвшөөрлүүдийг онлайнаар өгөөд энэ хувийн хвшлийг дэмжиж байгаа гэж яриад байгаа. Гэтэл яг над дээр байгаа хоёр жишээ нь нэг нь шүдний эмнэлэг 6 сард хүсэлтээ өгсөн. Тэр нийслэлийн эрүүл мэндийн газар шийдт юм шиг байна. Яг өөрсдийнх нь тэр нөгөө програм дээр харахаар төлөв нь шийдэгдээд татгалзсан хариу өгсөн гэдэг нөгөө хувийн шүдний эмнэлэг хариу авъя гэхээр судлагдж байгаа гэж харагдаад байгаад идэг. Тэгээ энэ асуудал нь шийдэгдэхгүй ингээ 8 сард холбогдсон 8 сард дахиад тэр газар руу ярьсан чинь бид нар судлаад болохгүй байх гэдэг хариуг нь өгцөн гэдэг дахиад тэр дор нь хариуг нь өгч. Нөгөө байгууллага шаардсан бүх юм нь өгөөд байгаа. Тэгээ бид нар чинь нөгөө хувийн хвшлийг дэмжин эрүүл мэндэд дэмжин гэдэг байгаа чинь чи авилга буурахгүй байгаатай холбоотой хувийн хвшил дэвшилж чадахгүй байна гэдэг дээр нэг асуулт гарч ирээд байгаа. Хоёрдугаар дахь жишээ нь одоо энэ барилга барьж байгаа компаниуд бас байгаа. Улсын сургууль барих гад барилга барих эрхтэй компани өөрийнхөө газар дээр зурга батлуулсан, эскизээ батлуулсан бүх юм нь баталсан байхад барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэг юмыг бас хаанаас олгох юм бүү мэдээ нийслэлээс юм шиг байна. Бас олгож чаддгүй. Тэгээ бид нар ингээд захимжаад байна, нэг хүнээс хамааралгүйгээр захимжаад байна гэсэн захим дээр нь дахиад авилга гараад байгаа байхгүй. Авилга ерөөсөө буурдгүй. Тэгээ бид нар хизээ энэ хятад улс шиг авилгачдаа дарганараа яг энэ хурал дээрээс нь бариад гарч чаддаг болох вэ? Энэ дээр энэ авилгатай тэмцэх газраас хариулж чадах эсхийг одоо бас тодруулъя. Тэгээ чадахгүй бол одоо энэ авилгатай тэмцэх газрын мэдээллийг улсын хурал дээр ч юм уу мэдээлэл авч юмар байна. Авилга нь бид нэр буурахгүй шүү дээ. Дарга дагсан авилга тэр чигээрээ яваад байна. Энэ чинь одоо бид нар ингээд нэг төсөв тийм баян улс юм одоо энэ дунджаар бид нар авилгатай тэмцэх газарт бол жид 50 тэрбум төгрөг өгч шүү дээ. Авилга буурдаг. Буурахгүй бол авилгатай тэмцэх газрын хэрэг ч юу. Энэ дээр нэг хариулт авъя. За, авилгатай тэмцэх газраас хариулъя. Эндри микрофоныг өгье. За, эрхчлэлийн баталгагаар одоо төсвийн төсөл бол авилгатай тэмцэх газрын хуулиар үйлсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй гэж байна. Энэ зарим нэг талаараа бас дутагдaltaй байгаа. Жишээ нь гадаад томилт гэдэг юм уу. Энэ өөрөө нийт төрийн байгууллагуудаар гадаад томилтыг тансантай холбоотой энэ нэлээд буурж батлагдсан. Энэ өөрөө гадагшаа гарсан хулгайлагцсан хөрөнгийг одоо буцаан авчрах чиглэлээр ажиллах ажил дээр бас нэлээд эрсдэл учрах болжшгүй мó гэж юм харагдж байгаа. Одоогийн байдлаар үндсэндээ нийтдээ гадаадаас хулгайлагцсан хөрөнгө 19.3 сая долларын хөрөнгийг буцаан авчраад байгаа. Энэ өөрөө нэг удаагийн явуултар гэдэг юм уу маш богино хугацаанд үр дүн гардггүй нэлээд ажил аргажил орж иж шийдэгдэг ийм ажлууд байгаа. Зөвхөн мэйл явуулаад тэрийг хүлээгээ суух юм бол тэндээс гаднаас хөрөнгө буцаах авчрах ажил бол нэлээд тийм удаашралтай явдаг, хүндрэл бишрэлтэй байдаг болохоор заавалчгүй зарим тодорхой тохиолдлууд дээр газар дээр нь очиж уулзах, тодруулах, ярилцах, үндслээ тайлбарлах, тухайн орны эрх зүйн орчинд нь тохируулан шүүх прокурор гэдэг юм уу тухайн тусгай байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээрээ бас зайлшгүй хийх ажлууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бас жоохон хүндрэл учрах болов гэсэн юм харагдж байгаа. Батлагдсан төсвийн хувьд бол үндсэндээ бас энэ дээр би төсөв ярьж байгаа болохоор төсөвтэй холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ жилүүдэд одоо буцаан хохирол нөхөн төлөвлөсөн тоог бас энэ дээр хэлье гэж бодож байна. 20 онд 27 тэрбумын төсөвтэй ажиллаад үндсэндээ 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг бодитоор нөхөн барагдуулсан байна. 21 онд 29.7 тэрбумын төсөвтэй ажиллаад нийтдээ 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн. 22 онд 33.3 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр ажиллаад 2.3 их 80 төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна. Мөн 23 онд 33.1 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаад 238.7 тэрбум төгрөгийн хохирлыг бодитоор
төрийн сан төвлөрүүлж барагдуулж ажилласан байна. 24 онд 48 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаад үндсэндээ 240 тэрбум төгрөгийг хохирлыг боттойгоор нөхөн төлөвлөж ажилласан байгаамаа. Гэтэ авилгатай тэмцэх газар бол аж ахуйн тооцоод үйл ажиллагаа